За үзэгчдийнхээ өдрийн амгалан айлтгая. Манай энэ удаагийн зочноор санхүүгийн зохицуулах хорооны дараа даваас өрөн өргөдөж санхүүгийн зохицуулах хорооноос санхүү болон хөрөнгийн зах зээл дээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар ярих гэж байна. Танд энэ өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. Сүүлийн үед одоо хөрөнгө босгох тал дээр одоо манай компаниудын донд одоо маш идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байна шүү дээ. Саяхан одоо IPO босгосон компаниуд уулзаж бас үр дүн ажиллаа дүгнж цэгнж ярилцлаа. Эндээс гарч болох одоо манай хувь цаа эзэмшигч нийт иргэдэд одоо хүрэх эерэг үр дүнгийн талаар хэлээд яриа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол Монгол улсын санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк ус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын энэ салбарын үйл ажиллагааг зохицуулдаг. Ингэхдээ санхүүгийн одоо бодлогоор энэ зах зээлийн үйл ажиллагааг чиглүүлээд үүнийхээ үндсэн дээр зохицуулалтыг хийж хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг одоо хамгаалахад үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг одоо чиглүүлж яадаг байгууллага байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд 2017-2018 онд та сайн асуулаа. Нийтдээ 8 IPO гаргаад байгаа. Энэ онд 6, өнгөрсөн онд 2 гэж. Нэг жилийн хугацаанд. Нэг жил одоо жил гарны хугацаанд. Тэгэхээр ингэж IPO гаргаж байгаа маань эргээд компаниудын хувьд бол компаниуд өөрсдөө засаглалаа сайжруулах, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ХХК-гаас хязгаарлагдмал хариуцлагатай компаниас одоо хувьцаат компани болж хариуцлага нь өндөрж нөгөө гэсэн. Тэгээд компани хувьд ч гэсэн өөрсдөө одоо засаглалаа сайжруулах, эргээд компани тэр засаглалын үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчид оролцох энэ боломжийг нээж өгч байгаа. Үүнийхээ цааталт хамгийн чухал зүйл бол үхээр хөрөнгийн зах зээл гэдэг энэ зах зээл маань өөрөө одоо санхүүгийн салбарын бас нэг чухал тулгуур зах зээл байдаг. Санхүүгийн салбар үндсэндээ банкны салбар, хөрөнгийн зах зээл, даатгалын салбар гэсэн гурван үндсэн одоо тулгууртай гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр одоо тулгуур салбарууд маань тэнцвэртэй бөгөөд зохистой хөгжих явдал нь эргээд санхүүгийн салбарын хөгжил өсөлтийг одоо бий болох маш чухал үндэс болж байгаа. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хувьд бол ингээд IPO гаргасан компаниудын хувьд нэг талаас та бид нар ярьлаа, засаглалаа сайжруулах, тэгээд эргээд олон улсын стандартын дагуу үнэлгээгээ хийлгдэг болох хувьцаа эзэмшигчдээ эргээд мэдээлэлээ ил тод одоо тайлагнах, цаашлаад одоо энэ зах зээл дээр байгаа одоо дэд бүтцийн байгууллагууд бол бусад андарын цагийн компаниудын зах зээл дээр орж байгаа компаниудынхаа эрсдлийг даах чадвартай болох, хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийн өөрийнх нь энэ чадвар сайжрах явдал маань зах зээлийн хувьд төдийгүй Монгол Улсын макро эдийн засгийн хувьд эдийн засагт бий болсон тэр өсөлтийг зүй зохистой хуваарлах их чухал сувгаа гэж бол бид нар харж байгаа юм. Зах зээлийн үнэлгээний хувьд авч үзэх юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд үндсэндээ 2015 онтой харьцуулбал 2017 онд зах зээлийн үнэлгээ 200 гаруй хувиар өссөн. Гэхдээ энэ өсөлт маань одоо өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний үндсэндээ 10 гаруй хувийг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өөрөө дангаар ажиллах ийм түвшинд бол хүрч байгаа. Энэ нь сүүлийн одоо 30 орчим жилийн хугацаанд манай одоо зах зээл дээр байгаагүй ийм их эерэг өөрчлөлтөө гэж бол харж байна. Тэгэхээр энэ талаар ч гэсэн бид нэлээд одоо судалж үзэж байгаа. Ер нь эдийн засгийн өсөлтийн үйл явц нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чиглүүлж гэнэ үү? Аль хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтөндөө дэм болж гэнэ үү? Тэгэхээр энэ нь болохоор одоо хөрөнгийн зах зээл нь хэр зэрэг чадвартай, дээрэс нь одоо хөрвөх чадвар их сайтай байна уу? Энэ нөлөөллөөсөө шалтгаалж эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь бол ялгаатай байдаг юм байна. Хөгжингөө улсуудын хувьд бол хөрөнгийн зах зээлийнх нь өөрийнх нь хөгжил нь эргээд энэ зах зээл эдийн засгийн өсөлтөндөө бас их эргээр нөлөөлж идэг бол манай шиг эдийн засгийн хувьд бол тэр нөлөөлөл нь бол харьцан усул байгаа. Гэсэн хэдий ч санхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо хэрэгжүүлж байгаа бодлого маань эргээд хамгийн гол нь хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурлаад энэ зах зээл дээр гаргаж байгаа одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүд маань хэрэглэгчдийн одоо сонирхолд нийцхүүц ийм байх үйл явцыг гаргаж байгаа. Тэгэхээр одоо гаргаж байгаа IPO-нуудын хувьд бол компаниуд маань маш олон одоо төрөл diverse компаниуд бол гарч байгаа. Аж үйлдвэрийн чиглэлийн компаниуд, уул уурхай, мөн шинэ технологид суурилсан сая хамгийн сүүл даатгалын 2 компани гарч байна. Дээрээс нь технологийн одоо компаниуд ч гэсэн манай одоо хөрөнгийн зах зээлийг илүү ихээр сонирхох болж байна. Тэр хөрөнгийн зах зээл илүү их нээлттэй байхын хэрээр эргээд одоо иргэдийн хувьд санхүүгийн тэр боломжууд нь бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр манай иргэдийн хувьд бол одоо 90-ад оноос хойш хөрөнгөний зах зээл дээр бол данстай байдаг. Ялангуяа 2000
10 онд нөгөө 1072 хувьцаатай холбоотойгоор нийт иргэдийн 98% нь хөрөнгөний зах зээл дээр данстай байдаг бол дөнгөж 2% нь л ямарваа нэгэн байдлаар арилжаанд оролцож үзсэн юм байдаг. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор санхүүгийн зохицуулах хорооноос хөндлөнгийн судалгааны байгууллагаар санхүүгийн зах зээл дээр хэрэглэгчийн итгэлийн судалгааг бас хийж үзэж байгаа. Энэ итгэлийн судалгаа маань 6 сарын хугацаанд эх 6 сард хэрэглэгчид энэ зах зээлийн үйл ажиллагаа хэрхэн яаж хүлээлттэй хандж байна гэдэг энэ одоо үйл явц дээр үндэслэж бид нар бодлогоо чиглүүлж бас ажиллаж байгаа юм. Шинээр компаниуд IPO гаргахад одоо танай хорооноос одоо ямар нөхцөл шаардлага тавьж хамтарч ажиллаж байна? Хамгийн гол нь санхүүгийн зохицуулах хороо бол IPO гаргаж байгаа компаниудад энэ зах зээл дээр орж ажиллах тэр зөвшөөрлийг нь олгодог ийм төрлийн байгууллага. Тэгэхээр үүнийхээ тулд яах вэ гэхээр компаниуд маань өөрсдөө нэгдүгээрт одоо шаардлагатай тэр бүх одоо баримт материалуудыг цуглуулах хэрэгтэй. Үүнд одоо юу байдаг вэ гэхээр эдгээд олон нийтэд санал болгож байгаа хувьцаа нь бол ядаж одоо нэг 25% тань тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл засаглалын хувьд хувьцаа эзэмшигчдийн ядаж 3-ны одоо 4-ний 1 дээр нь олон нийт бол ингээ оролцох боломжтой, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэ боломжийг бол бид нээж өгч байгаа. Мөн тооцооллын хувьд өөрөөр хэлбэл энэ одоо хөрөнгийг босгосноор ямар үр ашигтай байна гэж тооцоолж байгаа. Энэ нь тухайн одоо компанийхаа бизнес төлөвлөгөөтэй хэрхэн яаж уялдаж байгаа юм бэ гэдгийг нь бол хардаг. Мөн стандартын хувьд ер нь тухайн компани маань бүх үнэлгээнүүд олон улсын стандарт жишгийн дагуу одоо үнэлэгдэж хийсэн байна уугүй гэдэг нь асуудал. Тэгэд энэ хилцлийн хувьд бол компани өөрсдөө яг энэ хувьцаа гаргахын тулд бүх нийтээрээ хилцээ дүрм журмынхаа дагуу энэ үйл явц байж чадж гэнэ үгүй. Нөгөө талд тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа андеррайтингийн компанийн хувьд эрсдэл даах одоо үйл явц хэр зэрэг сайн байна вэ гэдэг энэ байдлаас нь одоо жишиж үзээд тухайн компаниудыг энэ хөрөнгөний зах зээл дээр гарах зөвшөөрлүүдийг нь бол олгож байгаа. Түрүүнтэй даатгалын компаниудын талаар цус дурдсан л да. Тэгэхээр манай даатгалын компаниудад одоо технологи нэвтрэх нь ер нь хэрэг гэдэг юм. Тэгэхээр ер нь зөвхөн даатгалын төдийгүй бүх компаниудын хувьд бол технологийн дэвшил одоо маш чухлаар ярьж байна. Технологийн дэвшил нэмэгдэхийн хэрээр санхүүгийн хүртээмж нь бол тэр хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа. Та сая даатгалын компани тухай ярьлаа. Тэгэхээр даатгалын компаниудын хувьд ч гэсэн технологийн дэвшил маань өөрөө нөгөө урд нь даатгалд хамрагддаггүй байсан иргэдийн хувьд бол хурц ажиллах хамгийн чухал хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр одоо интернетээр өөрсдийнхөө даатгалын бүтээгдэхүүнүүдийг санал болгоно гэдэг бол тэр хүмүүсүүд одоо газар зүүн хувьд хаана байрлаж байгаасаа үл хамааран даатгалд хамрагдах боломжтой болно. Дээр нь даатгалын одоо компаниудын үйл ажиллагаа маань энэ эрсдэл болцсохгүй эрсдлийг л хамгаалах гэсэн ийм чиглэлийн бизнес. Тэгэхээр энэ болцсохгүй эрсдэлтэй холбоотойгоор нөхөн төлбөрийн асуудал бол даатгалын компанид чухал байдаг. Тэгэхээр даатгалын компани нөхөн төлбөрийг олгоход маш их хэмжээний цаг хугацаа бол зарцуулдаг. Эргээд тэрийг нь тооцоор шинжилгээс сүлээд тэгэхээр технологийн дэвшил маань яг энэ чиглэл рүү тэгэхээр нөхөн төлбөрийг олгохын хугацаан дээр бол хэмнэлтийг үзүүлж байгаа. Дээр нь одоо технологийн дэвшлүүд одоо нэвтэрхийн хэрээр хэрэглэгчийнхаа үйл хөдлөл зан авиртанд тохируулж одоо даатгалынхаа хураамжийг гаргах энэ үйл явц нэмэгдэж байна л да. Зөвхөн ямар төрлийн автомашин хэрэглэдэг вэ гэдгээс үл хамааран тухайн үйлчлүүлэгч маань хэдий хэр настай ямар зан одоо үйлдэлтэй ийм хүн бэ гэдгээс нь үндэслэж даатгалын хураамжаа хүртэл гаргадаг ийм төрлийн шинэ технологиуд бол бий болж байгаа. Энэ нь зөвхөн даатгалын салбарт ч гэлтгүй ер нь санхүүгийн салбарт өөрөө технологийн төвшил бий болох нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Санхүүгийн хүртээмж гэдэг маань нөгөө урд нь тэр үйлчлэгийг хүртэж чаддгүй байсан иргэдийн тоо олширно гэдэг бол хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт бол гэж ингээд энэ бол урт хугацаанд нөгөө хөгжлийн зорилтуудыг хангах хамгийн одоо тулгуур болж байгаа гэж ойлгож байна. Манай иргэдийн эзэмшиж байсан тэр ягаан ногоон таслуурыг одоо амь оруулахад идэвхтэй болгоход одоо ер нь ямар ажил хэрэгтэй. Одоо нэг тийм одоо үнэлгээнд хүрдэггүй тийм компаниудын хувьцаа. Тэгэхээр яг энэ одоо ажиллагааны талаар санхүүгийн зохицуулахаар бол шатараатай тийм арга хэмжээ авч ажиллах одоо тийм бодлогыг бол баримталж байгаа. Тэгэхээр 1990-ад оны ихэнх үед төрийн өмчөд томоохон үйлдвэрийн газар тэр дундаа 470 гаруй улсын үйлдвэрийн газруудыг одоо хувьд шилжүүлсэн байдаг. Үүний дараагаараа тэр үйлдвэрийн газрын нөгөө тоног төхөөрөмжтэй холбоотой хэсгийг дахиад одоо бас хувьд шилжүүлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор иргэдэд маань одоо цэнхэр тасалбар, ягаан тасалбар гэдэг ингээд ойлголт. Энэ нь нөгөө хөрөнгөний зах зээлийн хөгжил маань ийм байдгийн байна гэсэн ийм ойлголттой бас. Тэгэхээр бидний хувьд яг одоо цэнхэр ягаан тасалбартай холбоотой асуудал дээр үнд цаасны төлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага дээр үүнийх нь одоо тооцоог нь дахин наривчилж хийгээд
тэн дээр байгаа одоо зарим хэрэглэгчид маань маш бага хэмжээний одоо хувьцаатай түүнийгээ сонирхдаггүй бараг тэр хувьцааныхаа ногд лашиг авахын тулд тэрнээсээ их хэмжээний зардал гаргадаг ч юм уу нэг тийм олон одоо асуудлууд бол энэ дээр их яригддаг. Энэ дээр бол бид нөгөө судалгааны ажлуудыг бас хийж байгаа. Тэгээд зарим хүмүүсүүдийн хувьд бол одоо нөгөө яг тэр хувьцаа эзэмшигчдийн хувьд бол энд илүү баталгаажуулахаас ихсүүдэд ер нь бол жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал тэн дээр бол нэлээд их үлдсэн байдаг юм байна. Тэгвэл эсвэргээрээ одоо дуал листинг гэж яриад байгаа шүү дээ. Одоо давхар хувьцаагаа олон улсын бирж дээр мөн өөрийнхөө хөрөнгөний бирж дээр арилжаалж байгаа Эрдэнэ ресурс гэгчлэн компани байгаа шүү дээ. Одоо энэ ийм компаниудын ирээдүй хэр харагдаж байна? Тэгэхээр бид нар бол битүүрийн асуултаа жоохон тэгээд үсрээд байна. Өөрөөр хэлбэл манай одоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд явсан хөрөнгөний зах зээлийн хөгжил гэдэг бол нөгөө зөвхөн өмч хувьцаалтай холбоотойгоор хийгдсэн энэ асуудал дээр тулгарсан. Тэрүүгээрээ хөрөнгөний зах зээлийг ингэж бүхлээрээ хараад байдаг. Таны саяын асуултын хувьд бол өнөөдөр яг хөрөнгөний зах зээлийн чих хандлагатай холбоотой асуулт байна. Тэгэхээр магадгүй бид нар өмнөх үе маань одоо нэг үеэс дараагийн үе рүү одоо шилжиж байгаа ийм том шилжилтийн үед байна гэж ойлгож байна. Тэгэхээр дуалистийн хувьд бол өнөөдөр дэлхийд дахинд зөвхөн нэг хөрөнгөний биржид одоо листэд болсон компаниуд бусад өөр хөрөнгөний биржүүд дээр листэд болж нөгөө арилжаагаа чөлөөтэй хийх энэ боломж нь дэлхийн их томоохон жишг болж гарч ирж байна л да. Ялангуяа уул уурхайн компаниудын хувьд бол манад одоо дотоод нийтэтгэн дотор уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортын одоо эзлэх хувийн өндөр байгаа энэ эдийн засгийн үед бол бид нарт дуалистийн бүртгэлийн асуудлыг өнгөрсөн оны төгсгөлөөр бол тэр журмыг нь баталсан. Үүний хүрээнд Эрдэнэ Resource Development гэх Торонтогийн хөрөнгөний биржтэй бүртгэлтэй байсан компани Монголын хөрөнгөний биржтэй давхар бол бүртгэлээ хийсэн. Нэгэнт одоо цаад хөрөнгөний бирж дээр одоо бүртгэлтэй компаниудын хувьд бол харьцангуй хялбаршуулсан нөхцлөөр Монголын хөрөнгөний бирж дээр бүртгэх энэ боломжуудыг нээж өгсөн. Энэ ажил маань ч гэсэн одоо Эрдэнэ Resource Development-ийн хувьд бол харьцангуй тийм амжилттай явж байгаа гэж харж байгаа. Энэ дахиад л одоо өнөөдрийг хүртэл ярьсан та бүхэн 8 удаагийн IPO сүүлийн 2 жилийн хугацаанд гарлаа гэсэн энэ бүх бүтээгдэхүүнүүд маань харьцангуй тийм шин төрлийн шин юм бүтээгдэхүүний зах зээл дээр бол нэгдэж гарч ирж байгаа маа гэдгийг хэлмээр байна. За банк ус санхүүгийн байгууллагуудын хувьцааны хүү өндөр байна гэсэн шүүмжлэл банк гардаг л да. Одоо хүүг бууруулах сүүлийн үед бол буурж байгаа гэж байгаа. Одоо энэ тал дээр цаашид юу ямар акцент ирсэн. Тэгэхээр санхүүгийн суулгаар оноос одоо жил гарны өмнө 2 жилийн өмнө банк ус санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг өсгөх ийм бодлого одоо баримталсан. Энэ өсгөхдөө 4 жилийн хугацаанд хөдөө орон нутагт ялгаатай, Улаанбаатар хотод ялгаатай шатлсан байдлаар өсгөх ийм стратегийг бол баримтлан ажиллаж байна. Үүнийхээ эхний 2 жилийн үр дүн ч гэсэн гарч байна. Үнэхээр энэ санхүүгийн зах зээл дээр байгаа банк усууд маань өөрийнхөө дөрмийн сангийн хэмжээг одоо амжилттай өсгөж байна. Энэ хувь хэмжээ нь бол 99% байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нэг 500 гаруй банк ус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр дөрмийн сангийн хувьд бол одоо өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй дөрмийн санта Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа банк усуудын хувьд бол ингээд дөрмийн сангийн хэмжээ өөрөө өссөн явдал нь одоо банк усын салбарт нийт хөрөнгийн хэмжээ өсөхөд шууд нөлөөлсөн. 2 жилийн өмнөдтэй харьцуулахад банк усын одоо салбар дээрх нийт хөрөнгийн хэмжээ 200% өссөн. Энэ нь болохоор одоо 1.2 их найд төгрөгийн одоо хөрөнгийн зах зээл дээр зөвхөн банк ус санхүүгийн байгууллагын хувьд бол эргэлдэж байна. Эргээд нэг талаасаа одоо нийлүүлэлт нь нэмэгдэж байгаа. Нөгөө талаасаа эдийн засгийн нөхцөл байдал одоо сайжрахын хэрээр иргэд маань зээлийн авах сонирхол нь ч гэсэн нэмэгдэж байна. Банк ус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн тоо 2.3 дахин нэмэгдсэн билээ сүүлийн 2 жилийн хугацаанд. Тэгээд зээлийн нийлүүлэлтийн хэмжээ үндсэндээ 70 орчим хувиар өссөн байгаа. Энэ үйл явц нь нөгөө зээлийн хүүгийн буурах явдалд бол нөлөөлсөн. Одоогоос 2 жилийн өмнө бол зээлийн дунд одоо зах зээлийн жинлэгдсэн дундаж хэмжээ бол 4.1% таа байсан бол хүүнд өнөөдөр 3.3 болж тэг 18 пунктаар буурсан ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр цаашдаа эдийн засгийн нөхцөл байдал хിവэр ийм тогтвортой ингээд байх явцад бол эргээд хэрэглэгчдийн маань зээлийн эрэлт бол өсөхөөр нөгөө талаасаа нийлүүлэлтийн боломж гэсэн банк ус санхүүгийн байгууллагын хувьд бол тэр хэмжээгээр өсөж байгаа нь зээлийн хүү цаашдаа буурахын боломж нь одоо хിവэр хадгалагдана гэж бол харж байна. Тэгэхээр танай хооронд сүүлийн 2 жилд хөрөнгийн, даатгалын, банк ус санхүүгийн болон хадгаламж зээлийн оршооны одоо энэ салбарыг чадварчуулах тал дээр бол бодлого явуулаад дөрмийн сангийн үе шаттай ахиулж байгаа. Тэгэхээр хэр одоо дөрвтэй үр дүн гарав? Тэгэхээр ер нь тэр хамгийн чухал үр дүнгийн хувьд бол
ер нь банк ус санхүүгийн байгууллагууд маань өөрсдөө харьцангуй тэр одоо чадварчж байна. Урд нь бол 800 сая 400 саяын дөрмийн санта байх үед тухайн банк ус санхүүгийн байгууллагын хувьд бол нэг хүн ажиллаад энэ одоо хөрөнгө мөнгөө зохицуулах юм боломжийг байсан бол одоо бол одоо тэрбум шинээр байгуулж байгаа банк ус санхүүгийн байгууллагуудын хувьд бол 2.5 тэрбум. Тэгэхээр энэ хэмжээгээр тэнд ажиллах хүч нөөцийн хувьд өөрөөр мэрэгсэн байдлаар тэр хөрөнгө мөнгөө зохицуулах энэ талын үйл ажиллагаа нэмэгдэж байна. Дээр нь банк ус санхүүгийн байгууллага зөвхөн зээлийн одоо хүрээнд биш бусад өөр төрлийн үйлчилгээнүүдийг бол эрхэлдэг. Одоо мөнгөн гуйлга, гадаад шилжүүлэг, итгэлцлийн, факторинг, лизинг гэдэг энэ чиглэлийн үйл ажиллагаан дээр болохоор одоо манай банк ус санхүүгийн байгууллагуудын эргээд үйл ажиллагааныхын далаац дээрэс нь гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл үйлчилгээнд ч гэсэн ингээд өргөжөөд явж байгаа. Тэгэхээр нэг талдаа хэлээ нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их найд болж нэмэгдэж байна гэдэг бол энэ хэмжээгээр одоо үйл ажиллагаан дээр одоо төрөлжилт үйлчилгээний тоо хэмжээ бол нэмэгдээд энэ зах зээлийг сонирхох иргэдийн тоо ч гэсэн бас ингэж өсөж байгаа тийм зүйл тогтол харагдаж байна. Тэгэхээр энэ бол эргээд харахад яг нөгөө гаргасан бодлого шийдвэр маань харьцангуй тогтвортой. 4 жилийн дараагаар банк ус санхүүгийн байгууллагууд ямар үйлдэлтэй үйл ажиллагаатай байх вэ гэдэг нь тодорхой 2 жилийн өмнө зарлж байгаа учраас эргээд үүнд маань нөгөө нэг хувийн сектор хариу үйлдэлээ үзүүлээд энэ зохистой байдлаар ингээд аль аль талдаа шийдвэрийн хэрэгжилт тийм сайн байна л гэж харж байна. Надад таны саяхны Сочигийн дэлхийн санхүүгийн бодлогын чуулган дээр тавьсан илтгэл сонирхол татж байна л да. Та энэ тавьсан илтгэлийнхээ талаар сонирхол. Тэгэхээр өнгөрсөн онд 2017 онд олон улсын одоо санхүү хүртээмжийн байгууллагын удирдах захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Тэгэхээр тэнд бол 9 гишүүн байгаад одоо бүх бүс нутгийг төлөөсөн олон улсын хүртээмжийн байгууллага нь өөрөө дэлхийн 92 орны 100 гаруй төв банк одоо санхүүгийн байгууллагуудын төлөөллөөс одоо бий болж идэг ийм том одоо нийгэмлэг байгаа. Манай Азийн бүсэнд орох уу, Европ бүсэнд? Манайх болохоор Азад орж байгаа. Гэхдээ захирлуудын зөвлөлийн хувьд бол ингээ бүх бүс нутгийн төлөөллөөр аваад дэлхийн хэмжээнд энэ бодлогоо бол явуулж байгаа. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд авч үзэх юм бол яг энэ одоо байгууллагын санхүүжилтэйгээр бид нар Монгол улс дахь санхүүгийн хүртээмж гендерийн тэгш байдлын тухай асуудлаар судалгаа хийсэн. Энэ судалгааг болохоор одоо хүндлэгийн байгууллагуудаар хийлгээд бид нар судалгааныхаа үр дүнг бас Сочигийн хурал дээр бол танилцуулсан. Бас Төв Азид болон Зүүн Европын улсуудын тухайн байгууллагын доторх бүс нутгийн зөвлөлийг бол бас байгуулсан. Нэгдүгээр Орсын холбооны улс, Казахстан, Беларусь, Армени гэдэг улсуудтай нийлээ хамтдаж нэгтлээ ажилласан. Та бас илтгэлийн тухай асуудлаа. Илтгэлийн хувьд бол гэхийн нэгдүгээр судалгааныхаа үр дүнг бол танилцуулсан. Манай улсад одоо санхүүгийн хүртээмж хүүсийн одоо байдлын хувьд авч үзэх юм бол дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын одоо түвшинд байгаа ийм их тийм эерэг үр дүн болол харагдсан. Санхүү хүртээмж бол харьцангуй их тийм сайн. Зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл зүйлийн хувьд тэгээд аймгийн төвөөс аслагдсан бүс нутагт байгаа иргэдийн банкны үйлчлэгийг зарцуулж байгаа цаг хугацааны хувьд бол ялгаатай үр дүнгууд бол энэ дээр харагдаж байна лээ. Тэгэхээр ийм чиглэлийн одоо суурь судалгаануудыг хийх явдал нь бид нар цаашдаа тэр үр дүнгуудээ гаргаад үүн дээрээ тулгуурсан бодлогыг одоо танилцуулах ийм их боломжийг нээж байгаа. Зөвхөн санхүүгийн хүртээмжүүд ялангуяа эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийн асуудал нь эрэгтэйчүүдээс ялгаагүй байгаа энэ үзүүлэлт маань дэлхийн түвшинд нэлээд дээгүүр орох үзүүлэлт юм билээ. Монголд бол одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд санхүүгийн хүртээмжийн хувьд бол ялгаа байхгүй, адилхан байгаа. Энэ үйл явц маань. Дээр нь санхүүгийн салбарт хэрхэн одоо финтекийг яаж нэвтрүүлэх ёстой юм? Санхүүгийн технологид суурилсан шин бүтээгдэхүүнүүдийг яаж гаргах вэ гэдэг энэ асуудлыг энэ хүрээнд бас хэлэлцсэн байгаа. Тэгээд бидний ингээд бүх ажлын хэсгүүдэд орж ажиллаж байгаа санхүүгийн зохицуулахаараа тэгээд үйл ажиллагаа маань одоо санхүүгийн энэ үйл ажиллагаа маань зөвхөн хил хязгаар Монгол улсад биш хил хязгааргүйгээр дэлхийн нийтээр нэвчин явж байгаа ийм үйл ажиллагаа энэ интеграцид бид нар бас тодорхой хэмжээгээр зохих дуу хоолойтойгоор оролцож явж байгаа энэ үйл ажиллагаа нь хамгийн одоо үн цэнтэй хөл нийлүүлэн алхаж байна энэ санхүүгийн зохицуулах тал дээр гэж ойлгож болох юм тийм ээ. Тийм ер нь бол улам бүрэл одоо үүд хаалгаа нээх дэлхийн дээр том интеграцид орох энэ үйл явц руу бид нэр тэмүүлж байна. Угаасаа тоглоомын дүрм үйл явц маань цаанаа байгаа. Хэр олон хүн энэ санхүүгийн байгууллагаас санхүүгийн үйлчилгээнээс санхүүгийн бүтээгдэхүүнийг хүртэх хэрээр эргээд хөгжилд тэр одоо бидний зориод байгаа тогтвортой урт хугацааны хөгжилд хүрэх боломж нь улам бүрэл нэгдэж байгаа гэж харж байна. За баярлалаа. За их үзэгчлээ манай энэ удаагийн зочноор санхүүгийн зохицуулах хорооны дарга даваас руу оролцож Монгол улсын хөрөнгө санхүүгийн зах зээлийн орчинд болж байгаа үйл явдал үр дүнгийн талаар ойлголт өглөө.